нүдийн нээж өгөх мэдрэмж нь өөр амар гоё байсан тийм. Яг миний нэг хүсээг өмөрчлээ. Хариугүй жоохон дургу. Эцэгтэй нөгөө юмаа ярьдгүй том хүмүүст юмаа ярьдгүй юм уу амьдралыг утаа учруу гэдгийг ингээ хүлээн зөвшөөрсөн. Би энийг хичүүл алдчих юм болов уу тэрийг хичүүл болохгүй болов уу гэсэн бодлоод амар их. Бидний боловсролыг юу нь яаж авч ийн? Хариуцлага үүрдэг хүмүүсээс хамаагүй том хүн. Гол яах Би хараанд бол яг багтаад байгаа. Бид яагаад ч санаж явах хэрэгтэй зүйл юм бол доо л гэж бодсон. Уусаа муу юм л амар хурдан дэлгэрдэг шүү дээ. Жаргалын подкаст эпизод 12 яг одоо эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн дугаар миний хувьд бол маш хүндтэй. Яагаад хүндтэй гэж одоо тодорхойлж байгаа гэхээр ирээдүйд энэ хэд маань Монгол улсын ирээдүг авч явна. Ирээдүйн бизнесмен, магадгүй ерөнхийлөгч, физик, хиймч гэд маш одоо товд амжилтыг бүтээх ийм сайхан ирээдүйн залуучуудтай хүүхдүүдтэй уулзж байна. За ингээд өнөөдрийн дугаарт оролцох хүндтэй зочтой танилцуулъя. Тод Бэлэг ариун төгөл дээр Ануужин Бат Билгүн гээд ийм цоглог хүүхдүүдтэй уулзахаар болсон байна. За ингээд баруун талаас өөртөө танилцуулъя явчих те. Намайг оюун намаа хөвгт Тод Бэлэг гэдэг би Орхон аймгийн ерөнхий боловсролын 4-р сургууль суралцдаг. Одоо 16 настай хөвгт байна. За намайг Хөрлөтрийн ариун төгөл дээр гэдэг Эрдмийн сан сургуулийн 12 А ангийн сурагч. сайн байна. Намайг Эрдэнэ Зул Ануужин гэдэг ерөнхий боловсролын 4-р сургуулийн 11-р ангийн сурагч. Одоо 17 настай. За намайг бол Бат Жаргалын Бат Билгүн гэдэг би Эрдмийн сан сургуулийн 12 ангийн сурагч. Одоо 18 хүрэх гээд явж байна. Хүрэх гээд явж байна. Подкастад оролцож байгаа ганц охиноосоо дөрвөлээд асуучих гэж бодъё. Яг одоо та нарын насны үеийнхэнд хамгийн том одоо асуудал гэх юм уу те ер нь юу вэ? Одоо үеийн яг манай үеийнхний хувьд болохоор хамгийн толгомж байгаа ихний асуудал бол сэтгэл зовнил хаа. Сэтгэл зовнил, сэтгэлийн дарамт түүнээс гарна өөрийгөө илэрхийлэмжээ бүтэн илэрхийлж чадахгүй байгаа нь илүү бид нарт дарамт болж байгаа бах. Тэгээд хоорондын харилцаа нийгмээс бас нэлээх нийгмийн асуудлууд илүү толгомцож байгаа хаа. За Тод Билгийн үед Миний хувьд болохоор хүүхдүүд одоо хвчлэн ингээд сэтгэл зүйн дарамттай айгүйх байдаг нөгөө нэг аав ээжээс ирэх дарамт дээрээс нөгөө нэг аав ээж нөгөө нэг чи ийм хүн болоорой чи ингээд заавал ингэх ёстой шүү чи ийм мэрэгжилд хүрээрээ гээд аав ээж нь дарамт өгчөнгөд хүүхд ингээд заавал тэрэнд ингээд хүрэх ёстой гэдэг ингээд чадахгүй болохоор ингээд тэрнээсээ депресс аваад тэгээд айгүйх тийм дарамттай байдаг л гэж би ер нь боддоо шүү. Нийтээрээ юу? Тий нөгөө угаасаа аав ээж нар ингээд хүүхдүүдтэй ингээд чи ихтэй ийм хүн болохгүй бол ингэ эсвэл тийм ингэ харьцуулт үүд чинь нөгөө нэг одоо найзынхаа хаавс ингэ найзынхаа хүүхдийг ингэ өөрийнхөө хүүхдтэй ингэ харьцуулаад тэрний хүүхд тийм баг чи ийм байна гэл тийм харьцуулт айгүйх дарамт төгтөлт хүүхд. Харьцуулт гэдэг зүйлээс л хамгийн их үүдэлтэй гэж боддог. Одоо чинь манай ингээд л гэхэд яг надад адилхан код бичих сонирхолтой ингээд ганц хоёр хүүхдүүд өгнө байдаг хгүй. Би яг ингээл код бичээд өөрийнхөө хийхийг хүсэж байгаа юмыг хийгээ явуултаа гэж ингэ зөвлөдөг хгүй. Тэнгүүт би тэгтээ одоо ингэж ерөөсөө мэдэхгүй шүү дээ гэл. Тийм наа чин ерөөсөө мэдхгүйгийн асуудал биш ээ. Одоо эндээс ингээл сураад явчихад болно. Айгу амархан гэл хилээл байнгут би ингээл чам шиг яагаагүй өмнө юм хийж байгаагүй гэл өөрийгөө зүгээр өөрөө ч баг мэдхгүйгээр бусдтай харьцуулаад угаасаа өөртөө чадахгүй юм байна гэсэн нэг тийм яг тархиндаа нэг тийм суулгацсан байна байхгүй. Тэрнээсээ болол айгүй их дарамт үүсдэг ингээл өөрийгөө дутуу үнэлдэг хангалтгүй юм шиг мэдрэмж аваад тэр нь дамжрал айгүй хэцүү мэдрэмж өгдөг л ах гэж боддог шүү дээ. Томчуудтайгаа ойлголцохгүй байгаагаас үүдээд үүсэж байгаа асуудлууд нь ил биш ч гэсэн далдаар ингээд өөртөд нь дарамт болдог ах гэж боддог байхгүй. Яг ярилцаж ойлголцоогүйгээс болоод тий би бинтийг ингэж хоримтлагдсан асуудал нь нэг өдөр задраал айгүй тийм хэцүү асуудал болдог ах гэж боддог. Тэгээд би ч гэсэн одоо жишээл аав ээжтэйгээ харьцахад хэцүү ингээд эвгүй те шууд ингээд болсон юм ярихад эвгүй гэдэг гэсэн. Тэгээ гоота нэг үеэлэгчтэйгээ ярьдаг ч юм уу ингээд үнэхээр айгүй арай өөр. Тэгэхээр энэ дээр одоо юу н саад болчихно гэж бодсон аав ээжтэйгээ харьцахад. Энэ дээр болохоор илүү нээлт бос хүмүүстэй ярьж байгаа шиг нээлттэй санаа зовхгүйгээр юм ярьж чадахгүй байгаа болохоор тэгж байгаа хаа.
дэг журамтай илүү их аав ээжтэй юм ярьж үзээгүй эсвэл ингээд за яах вэ гэсэн бодолтой байгаа хүүхдүүд илүү аав ээжтэйгээ нөгөө нэг илүү нээлттэй харьцсан хүүхдүүдээсээ илүү ерөөсөө юм ярьж чадахгүй учраас аав ээжтэйгээ нэг тийм за энийг яриад яах вэ өөр хүнтэй ярьчих гэдэг ч юм уу тийм байгаа байх л гэж би бодож байна. Тийм. Бас яг хэлэнчлэн тэгэл өөр хүнээс өөр зөвлөмж авах бас нэг өөр өнцгөрл гадна шүү дээ. Яг тийм утгаар нь л сая багш яа гэжэлсэн. Зарим үед ингээ ойлголцохгүй юм байгаа шүү дээ. Ингээл одоо ингээд би ингээд инглээ өнгөд ингээл гэрхэн үгүй гэхэд тэгэл би ингээл ямар бохоо гэдэг. Тэр тохиолдолд яаж байгаа вэ гэхээр би бол инглүүд нөгөө нэг цаг үетэйгээ нөгөө нэг манай том чууд эцэгчтэй нөгөө ингээд цуг алхаж чадахгүй ингээд нөгөө бүх зүйл өөрчлөгдөд шүү дээ ингээд. Тэнгүүд манай одоо аав ээж эцэгчүүд болохоор одоо нөгөө яг өөрсдийнхөө өссөн одоо цаг хугацаанд л яг байгаад идэм болов одоо ингээд хүүхдүүд ингэхийг хүсдэг болсон шүү гэдгийг ингээд мэдэхгүй байгаад идэм болов л гэж бас хаяада боддоо шүү дээ. Одоо жишээлбэл яг амьдралын туршид те 17 18 нас хүртлээ ингээд хамгийн та нарын бодлоор хамгийн том шийдсэн асуудал юу вэ? Өөрийнхөө одоо гараар хамгийн том асуудал гэх юм бол нэг тийм амьдралын эргэлзээ байсан юм болов. Энэ яг юу гэсэн үг гэхээр би нэг 8 дугаар анги орчимдоо existential crisis гэдэг энэ амьдрал бүр ингээд нэг тийм ямар ч утга учиргүй юм шиг санагдаад те. Одоо ингээд надаас босод баг бүх хүн одоо юу гэдгийг ингээд нэг тийм компьютер ч юм шиг нэг тийм хүн мэдрэмж тэгээд зүгээр л яг энэ амьдрал би яг яах гэж ирсэн билээ гэх нэг тийм амар нэг тийм фундаментал язгуур асуулт нэг унцдаг байхгүй бүр ингээд живцэн гэж хэлж болно тухай үед. Тэгэл өдөр болгон яг л тэр юм бодогдоод энэ амьдрал ингээд утгагүй юм байна. Одоо яг яах гэж төрлөө мөрлөө гэдэг асуулт нэг унчаал. Тэр хугацаанд өрүүлсэн тэр бол баг яасан бах вэ? Нилээн удсан баг нэг бүтэн улирал болсон байх гэж бодож байна. Яг ингээд өдөр болгон нэг улирлын турш тийм гэдэг нэг тийм амар эргэлзээтэй байгаадсан баг. Тэгээд тэр асуудлыг би яг яаж шийдсэн бэхээр ерөнхийдөө бол тухайн үедээ яг тэгж айгүйх боддог байжгаад зүгээр ингээд мартцсан. Тэгэд саяхнаас ер нь бол ингээд хотод байж захта хотод яг ингээд ганцаараа байж захта айгүйх өөр дээр эргэцүүлэх цаг хугацаа надад бий болоод тэр асуултанд ерөнхийдөө тодорхой хэмжээнд хариулт олсон гэх юм уу. Угаасаа энэ би бол өөрийнхөө хувьд амьдралыг утга учиргүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Тэгээ яг яагаад өмнө байсан шиг нэг тийм сандрахгүй байгаа вэ гэхээр угаасаа амьдрал утга учиргүй юм байна. Гэхдээ амьдралын утга учирыг бол би ингээд өөрөө бий болгоод явах юм байна гэдэг зүйлийг ойлгоод тэгээд тэрийг ингээд яг ойлгосон чинь надаа ингээд бас асар их эрх чөлөө байгаа юм байна гэдгийг давхар мэдрэгдсэн. Ингээд амьдралынхаа туршид нэг тийм зоригтой анхнаасаа л нэг зоригтой төрсэн байх юм бол ямар ч эрх чөлөөгүй байх байсан юм шиг мэдрэгч сурж байгаа юм. Одоо ингээд хин нэгний төлөө ажиллах зоригтой ингээд төрсэн. Тэгэл тэрнээс гажууж болохгүй байх юм бол асар уйтгартай байх. Харин тийм байхгүй өөрийнхөө хүссэн ирээдүг бий болгоод өөрийгөө хэн байлгах вэ гэдгийг өөрөө тодорхойлоо явах боломжтой байна гэдэг чинь асар их том эрх чөлөө мэн гэдгийг ойлгосон. 17 18 хүртлээж гэлтгүй одоо 30 40 дэж хүмүүс ийм асуултан дээрээ явж байгаа ч хүмүүс байгаа асуултаа ойлгохгүй ч байгаа хүмүүс бас байгаа байхгүй. Чиний хувьд бол маш том давуу талыг өөртөө бий болгоцсон гэж бас харж байна. Тэгээд энэ подкаст үзэж байгаа хүүхдүүд энийг бас сайн яг ухаж тунгаагаад бодоосоо гэж бас яг хүсэж байна. Энийг бол би саяхан ер нь бол сайхан энтэй тулсан шүү. Уус юм болгонд хариулт байхгүй. Дээрээс нас ингээд юмсыг би хоёр талтай гэж боддог төрөл юм баггүй. Ингээд юм болгонд ингээд сайн муу тал ингээд заавал юм хоёр тал заавал байгаа. Ингээд яаж ч бас явсан ер нь бол ингээд нэг хаалга нэгтгэхэд хаагдахад нөгөө хаалга нэгдэнэ гэдэг шүү дээ. Яг тэр шиг л юмсыг дандаа хоёр талаас нь бодож дандаа хоёр талтай л гэж ер нь бодож тойрдог. Яг яавал өөрөө өөртөө зориулж ингээд шийдвэр гаргах вэ гэдгийг баг багаар ойлгоо явж байгаа учраас одоо л илүү одоо тэр асуудлуудыг шийдэж явахад илүү асуудалгүй биш санагдаж байгаа. Тийм учраас одоо за надад шин сонирхол гараад ирлээ. Энэндээ би илүү өмнөхөөсөө илүү дуртай байна. Тийм учраас надад боломж байгаа юм шиг байна гэсэн зорилгоор өмнөх байсан юмнуудаа хаяад шинээр гарч ирсэн юм руугаа илүү их сайн тэмүүлж явж байгаа. Бас л гоё л шийдвэр шүү дээ. Өөрийгөө гоё чөлөөлсөн л шүү дээ. Яг миний хувьд бол би яг одоо би чи яг вейп дэлгэрж ийсэн үед яг дөнгөж яг бүх юмыг сонирхож эхэлж ийсэн шүү дээ. 13 2 таа байсан хүүхэд. Тэгээд тэр үедээ би яг юу гэж бодсон бэхээр яг миний бүх хүрээлэл яг ингээл яг вейпер дүүржсэн. Тэгээд тэр үед л би яг за ер нь вейпер хэрэглэхгүй л гэж хамгийн энэ бол миний яг одоогоор л хамгийн том шийдвэр.
Өөрөө бодож байгаа гэсэн юм. Хорц уршил шүү дээ тийм. За энэ нь бол хорц уршил хэрэглэхгүй. Тамхи татахгүй, вейп татахгүй, тийм арх тамхи хэрэглэхгүй. Би яг ингэж бодоод яг одоо болтол яг тамхи татж үзээгүй, вейп одоо сорчж үзээгүй л явж байгаа байхгүй. Тэгээ энэ бол хин нэг нь нөлөөлөөгөө одоо ээж аав ч юм уу тийм нөлөөлөөгөө би яг ээж аваагаа бодоод тийм бас ирээдүгөө бодоод за ер нь энийг л ашиглахгүй юм байна. Тэгээ энэ бол угаасаа эрүүл мэндийн хувьд хамгийн том шийдвэр байсан. Маш хорт хавдраас юм бэл өөрийгөө жоохон ч ихсэн болчихсон шүү дээ. Йоо нацтай амар хүн болгонд энийг хийж чаддгүй юм да. Тэ сошиал ертөнц та хэдийн хувьд хэр үнцэнтэй вэ? Амьдралд чинь ер нь хуваар илэрхийлвэл хэдэн хувийг эзэлж байна сошиал ертөнц? Бидний үед бол сошиал чинь амар хувийг эзэлж байгаа шүү дээ. Өдөр тутмын амьдралын нэг амар хэсэг болцсон байгаа шүү дээ. 75% гэд хэлэхэд бараг буруудахгүй. Тийм хэцүү шүү дээ. Миний би усыг эзэлдэгтэй л дараг адилхан. Өглөөс ирээл уцаа үзэн, унтахтаа үзэн, өдөр үзэн, хичээл дээр үзэн тэ. Тэгээ энэ сошиал чинь ер нь тэгээ айгүй үнцэнтэй. Одоо сошиал бол тэр хүүхдэд бүх юмнаас л одоо бараг хоцорлоо шүү дээ. Бүх мэдээлэл одоо сошиал орчин дээр байна. Үеийн хүүхдэд юу сонирхож байгааг тэр хүүхд мэдэхгүй болчихно. Гэтэ яг угаасаа яхаарахгүй бидний одоо орчин үе гэж ярьж байгаа шүү дээ. Бидний үед бол үнэхээр сошиал орчинг бол бид нар бол бүх юмнаас хоцрогдсон, бүх юмнаас ингээд үлдчихэд байгаа юм шиг мэдрэмжийг төрүүлнэ. Тийм учраас ер нь бол нэлээдгүй 60-70% бол үнэхээр яг байгаа хаа. Бид нар яагаад гэвэл сошиал орчин дээр бүх мэдээлэл байна, бүх шинээр гарч ирж байгаа юмнууд байна. Бид нар тэндээс бүх юмаа олж харж байна. Тэндээсээ яг юу хэрэгтэй, юу хэрэггүйгээ бид нэр одоо шүүгээд авах ухамсартай болчихж байгаа шүү дээ. 17, 18 гэдэг чинь одоо өөрсдөө шинээр ингээд том болоод ирж байгаа. Тиймэрхүү үед дээр болохоор ингээд найз нөхдөдөө ч гэсэн сошиалор бүх ингээ юм ярилцаа шийдвэрүүдээ гаргана. Тийм учраас ер нь сошиал бидний үед нилээдгүй бараг салж болохооргүй юм ер нь болсон бахаа л гэж бодож байна. Яг нэг тренд даах гэдэг зүйлийг ерөөсөө би нэг сонирхтгүй зүгээр network гэдэг талаас нь ер нь аягүй хардаг байхгүй. Your net worth is your network гэд чиний үнц нь бол чиний танилын үрээ юм а гэдэг үгэнд итгэдэг. Тэгээд зүгээр хүн танигдах гэж тэгээд хүн таньдаг болох ч л ер нь ашигладаг. Хүндээс нөгөө юмнаас үлдсэн юм шиг хоцрогдсон юм шиг гэдэг мэдрэмж нь өөрөө амар хэцүү мэдрэмж л тээ. Тэгээ тэр мэдрэмжийг ингээд мэдрэхгүй тулд ингээд зарим нэг хүмүүс за би энэ л одоо ингээд хоцорч л болдго юм шүү гэж ингээд алдцаал ингээд сураал дээрэс нь ингээд бусадтайгаа ингээд харьцахын тулд ингээд сошиалыг ашиглаад тэгээ ер нь бол тийм л ах гэж бодож байна. Ингээд миний хувьд нэг 65% таа л сошиалыг ашиглаад явж байна. Ерөнхийдөө сошиал бол цаг хугацааг л хамгийн их алдаг л тоо тий. Цаг хугацаа ороод ингэжсэн нэг битлэл цаг 2 цаг өнгөрцөн. Тэгээ наач болов. Мэргэжил сонголт. Одоо та яг өөрийнхөө хүслээр мэргэжлээ сонгох гэж нү хин нэг нь нөлөөлж гин нү. Би ихтэй айгу сүүл сонгосон 12-т. Өмнө нь бол нөгөө өөр механик инженер, цахилгаан инженер гэж явах гэсэн байхгүй. Яг миний нэг хүсээг мэргэжил. Тэгээ явж чагаад ягаад ч гинт механик цахилгааны инженер гэж бодсон уу? Үгүй. Ингээд одоо ойр дотны хүмүүс маань байгаа байхгүй тийм мэргэжилтэй. Тэгэнгүүт тийм болчаач юм уу гэнгэт би яг тийм олон мэргэжил мэдгүй болохоор за тэгдэг ч юм уу гэж бодож ирсэн. Тэгээ явж байгаа гот ерөөсөө яг хүсэхгүй байхгүй тэр мэргэжлийг. Тэгэл яг өөрөө яг юу хийдгийг бодохоор нэг компьютер гайгүй ашиглаж чадаад байна. Тэгээ тэрэндээ бас дуртай байна гэж бодсон. Тэгээд нэг кодны сургалт бас явж исэн. Тэгээд яг тэрэн дээрээ суурилж байгаа л за ер нь IT гэхдээ одоо юу болж байна? Тэгээ яг юу хүч авч ихээр хиймэл явах. Тэгэл бодож байгаа л за энэ хоёрыг нийлүүлж байгаа л хиймэл явах инженер гэж бодоол. Тэгэл сонгоцсон баг. Одоо орлоо. Анх болохоор нэг мэрэгчлээ яг сонгож чадахгүй төлбөргүй яг явж ирсэн. Яг яах вэ, их үү гэд яг өсөөд орж ирээл. Тэгээ нөгөө нэг яг ийш тийшээ тэмцээн оролтонд яваад яг ингээд хүмүүсийн мэрэгжил зэрэглэлийг ингээд сонсоол явж ангууд яг нэг мэрэгчлээд бүр амар гоё орж ирсэн байхгүй юу? Яг сэтгэл зүйч гэдэг мэрэгжил. Гэхдээ яг мэрэгжил дундаа спортын сэтгэл зүйчээр би явъя гэж бодож байгаа. Ягаад гэвэл надтай илүү ойрхон гэтээ ингээд сэтгэл зүйч гэдэг мэрэгжил надад өөрөө илүү сонирхолтой байгаа учраас за энэ юу нэгээ надад сонирхолтой байна. Надад ойрхон ч юм байна гэж бодоод за ер нь надад хэрэгтэй юм шиг байна гэсэн шийдлээр ер нь бол ингээд явах гэж байгаа. Хүн юм шиг одоо хүмүүст ойлголт нэг тийм ойлголт дэлгэрсэн гэж бодоод байгаа байхгүй.
Би бол яг тэрний эсрэг зүгээр л одоо юу гэдэг хүн сонирхолтой зүйлээ биш зүгээр чаддаг юм аа л мэрэгчлээ болго сонгох хэрэгтэй гэж бодож байгаа. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр өөрийнхөө чаддаг юмыг сонгочих юм бол хүн чаддаг юмдаа л дуртай байдаг. Гэхдээ яг чаддаг гэх нь хашин зүгээр чаддаг юм шиг мэдрэмж авсан зүйлдээ л дуртай байдаг. Тийм учраас өөрөө яг чадна хийж чаддаг чанд байгаа скил нь байгаа мэрэгчлээсээ сонгох хэрэгтэй. Боддог амар өөртөө амар тухтай хүмүүстэй байгаа болохоор амар үзэл бодол нийлээд байгаа хүмүүстэй байгаа болохоор амар гэдэг тийм ингээд цаанаас өөр мэдлэг ингээд одоо нүднээс эргээд эхэллээ шүү дээ. Харин тийм амар гэдэг тийм миний спортын сэтгэл зүйчдийг би бас амар боддог байхгүй. Би өөрөө яг ийм хүнийг ойлгох, хүнтэй ярилцах гэдэг зүйлийг ингээд айгүй ингээд өндөр түвшинд хүлээж авдаг хүнийг ингээд ярилцсан тэр асуудлыг шийдээд өгчих юм бол ингээд миний ингээд дотроос яг тэр хүнийг ингээд чулуу яг алга болж байгаа юм шиг миний сэтгэл зүйч яг тайван болоод амарчдаг болохоо би ингээд сэтгэл зүйчдийн мэргэжлийг яг ингээд 8 дугаар ангиас хойш сонгоцсон. Дээрээс нь би бас ингээд тэрэндээ дуртай байгаа болохоор би яг сэтгэл зүйчдийн мэргэжилд амар тэрэндээ ингээд зориг тавьсан ингээд яваад тэрнийхээ төлөө хөдөлмөрлөхгүй яваалах. Таадыг би сонгосон шалтгаан бусад хүүхдүүдийг төлөөлөөд тэг үеэ төлөөлөөд дуу хоолой нь очил гэж сонгож байгаа. Тэгэхээр ер нь бусад хүүхдүүд яаж аваад мэрэгжил сонголтын дээр. Тий одоо ч гэсэн яг одоо ингээд 12 дугаар анги те ээж тулц одоо бараг 12 хоногийн дараа элдэн ерхий шалгалт болох чинь. Гэхдээ яг манай ангийн хувьд гэх юм уу яг мэрэгчлээ эцлээ сонгоогүй байгаа зөндөө хүүхдүүд байгаа даахгүй. Тэгээд манай найзуудаас ч гэсэн зөндөө байгаа. Тэгмээд би тэр хүүхдүүд бараг юу зөвлөж байгаа гэхээр те ингээ хоёр мэрэгжил ингээд бишээ мэрэгжлүүдээ ингээд жагсааж бичиж байгаа бараг зүгээр ингээд бодлоо ашиглаж хэлээд байгаа. Тэр гарч ирсэн мэрэгжилдээ ингээд яг бүх сэтгэл зүрхээ зориулаад тэр чадварыг үнэхээр сурыг гэсэн хүсэл эрмэлзэлтэй байх юм бол чи сурч чадна. Тэгээ сураад чадсан тохиолдолд тэгээ чадсан дээрээс нь чаддаг гэдэг мэдрэмж авж байгаа тохиолдолд бол дургу байх ямар ч үндэс байхгүй. Хүн угаасаа л нөгөө нэг чаддаг юмдаа л дуртай байдаг гэдгийг найзуудаа би айгүй хэлээд байгаа юм. Та бас нэг өөр үнцэг байж болно. Тодорхой юу гэж үеийнхэн жив нь яаж сонгож ийн мэрэгчлээ. Чи ямар хүн болохын гингүүд л мэдгүй аав намайг ингээд инженер болгох гэсэн. Эсвэл ээж намайг иймч болгох гэсэн гэл яг тэгэл яг хилцэн хүүхдүүд яг эсвэл байгаа. Эсвэл тэгэл яг мэрэгчлээ сонгож чадахгүй байсараа л тэгэл нөгөө нэг коллеж руу эсвэл өсчин эдрэрлөө ингээд орцсон хүүхдүүд жоо. Тэр хүүхдүүд би амар ингээд хэлмээр байдаг байхгүй. Одоо хэлэлтэй одоо хэлэх болно. Та нар өөрсдөө амьдралыг өөрсдөө бүтэн шүү. Чи ингээд чиний амьдралын сонголт чиний гарт байдсан шүү. Хэний ч гарт байдгүй шүү. Чи өөрийнхөө сонголтыг өөрөө ингээд бодож байгаад өөрөө ингээд нухацтай ингээд хандж байгаад хийхгүй бол ер нь бол айгүй хэцүү шүү. Чи ингээд өөрийнхөө амьдралыг өөрөө бүтэн шүү. Тэ чамаас өөр хин ч чиний амьдралыг авч явахгүй. Аав ээж чинь чиний ажид үргэлж мөнгө байхгүй. Тэрийг ойлгоорой ярьдаг хэлчихье. Яаст мэддэл үнэн шүү дээ. Надад ийм юу санагц их гоё санагц гэп айгүй гоё өөрийгөө олох нэг жилийг өөртөө олгоод тэгээ тэр хоорондоо 9 шидийн ажил хийж үзээд яг хөө миний хувьд бол 10 жилд ерөөсөө нэг 7 дугаар ангиас хойш төрөл бүрийн ажил хийж үзчихсэн. Нэг мөнгө нь амьдралд амар хэрэгтэй гэдэг утгаараа биш. Аав ээж хоригддаг ус яах гээд байгаа ингээ чи орцны цэвэрлэгчийг ажиж үрээ гэдэг л орцны жиж үрчилээ одоо нөө рэс ганцны одоо туслах ногоо арилгаал баяр тавгаадаг тийм туслах ажилтны хийгээл ингээл яг го туршлага хөрөмтлүүлээд энэ ер нь аль аль нь ганцхан дээр жишээлбэл нөө Орос тоогочдээс учраас надад айгүй ашигтай хэлний сурах гээд ингээд аахал папа мама гэдэг ч юм ингээл яадаг гэсэн бол сүултээ айгүй нөөтгөнд байгаа бараг хэрэлдэх байхгүй болцсон. Зуны амралтаараа. Тэгээд тэр зуны амралтаараа ажилласан ажлынхаа хөлсөөр хүүхдийн цуслан явдаг ч юм ингээл тиймэрхүү тэр айгүй надад их ямар мэрэгжил сонгох юм хаашаа чиглэх юм гэдэг бас нөлөө орсон болов гэж бодоод байгаа. Тэгэхээр та нарын хувьд одоо ер нь яг Ариукагийн хувьд ажил хийж үзсэн байна шүү дээ. Бусдын таад ажил хийж үзсэн юм цагийн ажиллаж үзсэн юм. Би яс өмнө 100 цуслагын багш хийж байсан. Тий нэг яг том тусламжтай. Яг одоо том болж байгаа тусламжид хамгийн анхны одоо үйл ажиллагаан дээр нь ингээ хүүхдүүд хүлээж аваад цуслагын багш болж ирсэн. Ангийнхаа хүүхдүүдтэйгээ хамт яг багш болоод. Тэгээд тэр чинь яг миний хард намайг багахад ингээд цуслагын багш нар яг гоё шттэй гэл бүгд л инээж хөөрөл дуулж үжиглээл биднийг авч байл.
яг тийм байд. Нэрүүдийн л үгүй нэг юм бэлээ. Тэр одоо бодохоор тэр хүмүүс ямар агуу хүмүүс байсан бэ гэдэг нь те. Ямар нэгжтэй. Хар өглөө босоод тэдрийг хүүхдүүдэд босгоод тэгээ орой болтол ингээ хараад яваад хүүхдүүд сандаа зовоод гэснээр оройн ингээд хурал морл хийгээд ингээд шаал өөр ингээд туршлага аваачих жоох. За хэцүү юм байна дөө. Гэл за одоо тэгэл дастгал юм байна даа гэл. Яг угс тэр хүмүүс амар хатуу төсвөртэй хүмүүс байсан нэг л яг тэр үед л ялгсан. Сайхан бараа зөөгөөд яг юм туслах нөө хийж байсан юм. Тэгэл тэнгууд тэр ингээ ажил маань ингээ айгүй ингээ тийм залхуу штэ зөө. Би ингээ тэр ажлыг ерөөсөө хийх хүсдэггүй нэ. Тэг зүгээр л за надад мөнгө нь хэрэгтэй юм чин дээ гэж бодоод хийдэг байсан. Яг бусдаар бол нэг тэр ажил надад нэг тийм үгүй штэ яав штэ. Яг үгүй штэ зүйлс нь яг би тэр бараануудыг шууд гаднаас нь хараад ангилж сурсан л дээ. Ерөөсөө ингээ шууд хараад за энэ бараа эннийх энд тавигддаг гэд би ингээ яг жоохон ой тогтолтонд л хэрэг бас. Бусдаар бол айгүй тэр ажил яг нэлээд хэцүүсэн шүү. Одоо ингээл хүмүүс ингээл нэг юм дээр санал нийлнэ шүү дээ. Яг эсрэг чиглэлд нь явах амар дуртай байхгүй. Яг цааш зөхгүй байна. Хайр цааш яваа. Зүгээр явчих. Тийм тэр бас айгүй гой үнцэг шүү дээ. Ер нь бол нийгмийг эрүүлжүүлэх юу байхгүй. яг ингээл угаасаа нийтээрээ нэг тийшээ явангууд угаас нэг тал нь орхидуулж байгаа гэдэгт бол бүр ихтэй байдаг. За таад маань өөрсдөө ер нь том болсон гэж бодож байна уу? Тодорхой хэмжээнд одоо ер нь бол том болохгүй л явж байгаа. Болох гээд явж байна л гэж бодож байна. Том болсон үнийг ер нь яаж тодорхойлдог гэж бодож байна. Ерөөсөө өөрийг хариуцлал гэж боддог шүү дээ. Хэрэг өөрийг хариуцлага үүрж ин тэр чигээрээ тэр хэмжээгээрээ том болсон л гэсэн. Тийм. Тэгээд юу гэдэг 17 одоо бидний үеийн мөртлөө юу гэдэг дүүнраа ингээл хараалтай дүүнраа өсгөл явж байгаа тиймэрхүү экстрим тохиолдол байгаа шүү дээ. Тэр хүмүүс болвол 27-8-тай 30-тай ч юм уу те ингээд аав ээжтэйгээ ингээм хамт амьдэрдэг хариуцлага үүрдэг хүмүүсээс хамаагүй том хүн. За тэгвэл дараагийн сэдв том болж байгаа гэж үзэж байгаа юм чинь бэлгийн боловсрал гэж бас том сэдв байна л да. Яг хүн болгон ярихыг хүсдэггүй те тэгээд ичдэг ч юм уу ингээд тэгсэн мөртлөө хүн болгоны дотор байдаг сонирхдаг мэдэх ёстой одоо боловсрал байгаа даа шүү дээ. Бэлгийн боловсралыг юу нь яаж авч ийн? Уг нь ерөнхий боловсролын хичээл дээр эрүүл мэнд дээр бэлгийн боловсрал гэдэг хичээл ордог л доо. Яг тэр нэг хамгийн хичээлийн хамгийн сүүлийн үйлрэл байдаг байхгүй. Тэгвэл хамгийн сүүлийн номны хамгийн хуудсан сэдв дээр байдаг болохоор нугасаа бараг тийшээ бараг ордогч юм дөө. Тэгэл эрүүл мэндийн цаг гэдэг чинь тэгэл уг нь эрүүл мэнд бэлгийн боловсрал гэдэг хичээл уг нь ингээд хүнд амар хэрэгтэй байхгүй. Ингээд эрүүл мэндэд нь ингээд хамаатай асуудал болохоор эрүүл мэнд хариуцлах хэрэгтэй. Хүүхдэд ингээд мэддэг биднэрт л хэрэгтэй мэдээлэл байхгүй юу? Бид нэр ингээл амар их санаа зовоод ингээд байгаад идэх хөөх. Тэрэн дээр би ингээд гайхаад ингээд яагаад ч санаа зовох хэвээр зүйл юм бол доо л гэж боддог. Мэдэх хэвээр л боловсрал. Яг ханаас сурсан бэ гэхээр бас хичээлүүдээс тэгээд интернет орчноос сурсан л байж таарч байна л да. Яг эцэгтэйгээ бол нэг тэгж амар ярьж байгаагүй. Тэгээд миний хувьд бас чухал гэдэгтээ бас санал нийлж байгаа. Одоо жишээ нь те би баг өнгөрсөн жилийг хүртэл ч юм уу одоо ингээл бэлгийн замаар дамжих өвчин гэдэг зүйл одоо яг эдгэрдэг. Гэхдээ цуснд нь ингээд үрд үлддэг гэдэг мэдээллийг одоо 15-6 хүртэл ингээл мдэггүй байна байгаа байхгүй. Тэгмүүд зарим би одоо гэдэг нь те сургууль манай үеийнхэн ч гэсэн ер нь бол мдэггүй байсан байх гэж бодож байна. Тэгмүүд одоо ч гэсэн мдэггүй байгаа хүмүүс бол зөндөө л байгаа. Тэгэхээр ер нь бол нэг тийм хаалттай юм шиг биш. Улам л тийм нээлттэй л ярьдаг болоосаа л гэж үздэг. Манай үеийнхний хувьд энэ асуудал дээр амар тийм санаа зовдөг учраас нэг тийм амар дэлгэрэнгүй санаа зовхгүйгээр нэг тийм ил тод ярьж чаддаг л ах. Уусаа байх гэж уусаа ярьж чаддаг аха. Яах бол ийх бол гэж бодоод ерөөсөөс ярьж чаддаг. Тийм яг эцэг эхчүүд нь нөгөө те эхлүүлээл ингээл ярил айгу зүгээр санагдаад байгаа юм. Тэгэхгүй яг ингээл бид нар очил ээж бэлгийн боловсрал гэхээр амар юм байна те. Аюу ээ. Тийм тэр том хүмүүс ингээ бид нартай ярьчих юм бол за гэх ингээ өгн ярих гэдэг гээл. Тийм тэгэхээр эцэг эхчүүд те. Бэлгүүнээ яаж? Миний хувьд бол бэлгийн боловсрал чинь зүгээр л энгийн юм байхгүй те.
Зүгээр л хүний яг ерөнхий мэдлэг гэдэг шиг л тийм байх хэрэгтэй. Гэхдээ юу хаагаад байна гэхээр том хүмүүс бидний дунд л зүгээр юм хаалт байгаа байхгүй. Зүгээр нэгэндээ хэлхээсээ ичдэг. Эсвэл зүгээр юм хаалттай болгоод юм нийтээр ойлгоцсон. Тэгээ ярихаар садар самаас урчлаа тэгэл. Айгу буруу ойлголттой болгоцсон. Тэгээ энэ нь тийм биш шүү. Ерөөсөө тийм байх ёсгүй угаасаа. Тэгээ энийг мэдхгүйгээс болоод маш олон тэгэл алдар төвчин хүмүүс аваад нэг хэсэг л хэцүү байсан. Тэгээд хэлж байгаа тэр кейс шүү дээ. Эрүүл мэндийн цагийг ингээ хасчлаа гэл. Энэ бол яг зөвхөн тодлол тохиолдсон кейс бол биш. Ингээ бүх эрүүл мэндийн тэр жогол хичээлүүдийг ер нь бол ингээ хасчдаг хүүхдүүд нь зүгээр тоглоом ярга болгоод тэр хичээлийг өнгөрөөчдөг. Тэгээд тэгэнгүүт аав ээжээс авахгүй нэ гэдэг чинь бас нэг хэцүү. Энэ дээр бас анхаарал жоох хэрэгтэй байна. Бэлгийн боловсрал гэдэг хичээл ордлоо. Ерөнхий боловсролын хөтөлбөрт байна л да. Тэнгуут одоо ингэж орж байна. За энэ эмэгтэй хүн энийг ингээ хөөх гэдэг юм аа. Ийм л юм орж ийн хичээл. Яг хичээлдээ суудсан юм шиг болчихлоо. Яг тэгэлж. Ер нь тэгэл одоо юу вэ? Одоо хүртэл тэгэл яг л байдаг шүү дээ. нэг бол Бэлгийн боловсрал гэхээр хичээлэн заяа ингэж ордог. Эмэгтэй хүнтэй ингэж харьцдаг юм аа. Тэ. Эрт бэлгийн харилцаанд орвол ийм эрсдэл гардаг юм аа. Тэ. Дээрэс нь ингээд чиний хэлдгээр бэлгийн замын халдвар төвч авах юм бол удмын санд нөлөөлөх үс гэмтлүүд учруулдаг юм аа гэдэг ч юм ингээд нэг бүрчлээ ярилцаад харилцааг нь ярилцаад тэр хичээлийн гол агуулгач нь ер нь тэрэндээ байх хэрэгтэй юм биш үү уулна. тэрнээс гэр бүл зохиох те хизээ ер нь төлөвлөж гин үү ер нь таад за хэдэн наснда гэр бүлтэй болоод хүүхэдтэй те сайхан амьдрандаа гэж бодож байна ер нь. чөлөөтэй бол хүн хүүхэд хижиж чадна гэдэг үедээ орчоод Хүн хүүхэд хижээх гэдэг нь юу арах юм? Юу арах? за жишээ нь тий зүгээр жишээ нь одоо манай зүгээр нэг айл байлаа гэж тэр хүн зүгээр нэг хүн тайртай болол яс хүүхэдтэй болоо гэж бодоод хүүхэдтэй болчих юм бол өсөж чадахгүй өөрөө нэг тийм баян биш тий хариуцлага байхгүй тэгээд Монголын нэг юм чинь амар стресстэй байна. Би бол ингэж Бага олон хүүхдэд ямар ч ажилласан эрхлэл байхгүй. Тэгэхгүй би яг тиймнээс айгаал тэгэл цааг нь хүүхд тижээж чадах хэмжээнд очиж л гэр бүл зохиодоо л гэж бодож байгаа. хариуцлага хүлээх чадамжтай болсон үедээ л ер нь бол хүүхдтэй болох ёстой л гэж бодож. Яг хүний хувьд бол яг л тэр хүүхдийг ингээд хижээгээд өсгөөд аваад явна гэдэг чинь өөр маш их том хариуцлага хүлээх. Өөрт нь ингээд өөрүүлж байгаа байхгүй чи нэг дахиад нэг хүнийг өөрөөсөө бүтээгээд ингээд гаргаж ирнэ гэдэг чинь ер нь бол амар хэцүү. Тэр хүүхдийг ингээд өсгөөд том болгоод тэгээд авч явна гэдэг бол амар том хариуцлага л гэж бодож чинь. Хариуцлага хүлээх чадамжтай болсон үедээ л хүүхдтэй болох хэрэгтэй. Хүүхдийн тухайд гэх юм бол зүгээр үлгэр жишээ хүн одоо яг тэр хүүхдийнхаа рол модель болж чадах үс хүн болсныхаа дараа эсвэл тийм хүн болохдоо бэлэн басан цагтаа гэдэг ч юм уу. Яагаад гэж хэлж байгаа гэхээр би ингээд өөрөөсөө анзаархад яг ингээд орчин тойрноосоо анзаархад хүүхэд бол хин нэгний хэлсэн үгээр биш. Яг харж тэгээ яг хараад эцэг хин юу хийж ин хэр төвшөнд хөдөлмөрлөж ин ямар хичээл зүтгэл гаргаж ин гэдгийг зүгээр ингээд аав ээжтэйгээ баг ярилцах шаардлагагүйгээр ойлгоод суучдаг юм шиг байна. Би яг маш тийм үлгэр жишээ болоод яг ингээ манай хүүхэд заастай аавшгэл хүн болно гэж боддог басныхан дараа гэдэг ч юм. Ер нь хүүхэдтэй болох юм бол би яг тийм хүн болох гэж л хичээнэ. Тэгэхээр юу гэж хэлгээд байгаа гэхээр яг сахилга бат гэдэг бол маш чухал зүйл. Тэрнээс гадна одоо тууштай байдал гэдэг ч юм уу тиймэрхүү яг амьдралд хэрэгтэй зан чанаруудаа төлөвшүүлснийхаа дараа л хүүхдтэй болох та. Миний хувьд бол яг өөрийгөө яг за одоо яг ингээд хүүхдтэй гэр бүлтэй болоход бэлэн болсон юм байна яг ингээд одоо зүгээр юм байна гэсэн үедээ л хэрнээ гэр бүлтэй болъё гэж яг боддог. Яагаад гэвэл эрт хүүхдтэй болоод би бол яг тэгж боддог. Хүүхдтэй болоод ирээдүйд хүүхдтэй хүссэн буян болгоныг авч өгч чаддаг байх хэрэгтэй гэж би бол боддог. Хүүхдтэй дутуу өсөхгүй тул хүүхдтэй яна ээж нь ингэж чадахгүй нэ аав нь ингэж чадахгүй нэ гэж хэлэхгүй ш. Тэгэхгүй миний охин юу дутагдж ин яаж ингэж юм болохоор байна уу гэж хэлэхээр хүүхдтэй илүү сайн ойлгож чаддаг. Ингээд энэ асуудал тулгарсан үед ингэж шийдчих юмаа гэд тийм ойлголттой болсон үедээ тийм гэр бүлтэй болоод илүү амар хүүхдээ бас илүү нээлттэй байх юм болов уу гэж бас бод. Дүнэлтэд ярихад та бас яг ярьж байгаа ч юм яг л зүг байна.
хариуцлагатай байх хэрэгтэй. Эдийн засгийн хувьд эрх чөлөөтэй байж ээж те хүүхдээ юугаарч ус дутаахгүй байж ээж болсны дараа хүүхдтэй гэр бүл зохиох нь маш чухал шүү гэдгийг бас подкастаараа дамжуулаад хүүхдүүд залуучууд бас зөвлөмөр байна те хэдүүлээ. Тэгж утхан зөв те. За сүүлийн асуулт. Мэдээж хамгийн их талархаж байгаа энэ дэлхий дээр хамгийн их талархаж байгаа хүн бол аав ээж, эмээ өвөө нэр байх бах те. Тэгэхээр яг одоо ингээл аавынхаа оронд ч юм уу ээжийнхээ оронд ингээд та өөрийгөө ингээд хав гэж солих юм бол эргээд өөртөө ээж чинь яаж хандаасаа гэж үзэж байна. Аав чи яаж хандаасаа гэж үзэж байна. Илүү одоогоосоо илүү бүр илүү нээлттэй байгаасаа гэж үсэх юм болов уу? Ээжтэй ч юм уу аавдаа ч юм уу тэгж хэлэхэр байна. Ингээд би маань солигдоод ингээд гэртээ байж байгаа шүү дээ. Тэнгуут ингээл хоол цагаа дээд байж хата ч юм. За миний ах өнөөдөр юу хий? Өнөөдөр ямар хөө байв? Өнөөдөр юу болов? Ойрж юу болчих? Ямар нэмэрэн? Аав ээж өнөөдөр ингэсэн тэгсэн гэд тиймэрхүү яриануудаа илүү илүү тийм найз шиг гэх юм уу? Илүү аав ээж гэхээсээ илүү зүгээр энгийн үнтэй ирж байгаа юм шиг ингээд тэгсэн тийм үү энэ ингэсэн юм уу гэд байдлаар илүү ярилцвал одоогоосоо илүү бүр илүү нээлттэй бүр юугаач хамаагүй ингээ ярилцсан баг. Яг хүүхдтэй шууд тийжлэх байхаа. Миний хүү яг үнэхээр яг зүгээр байна уу? Яг үнэхээр миний хүүд яг юу болж ийн, яг юу болохгүй байна гэдгийг яг бүр яг тулгаж байгаад яг үнэхээр яг болохгүй байна уу? Юу болж ийн, яаж ийн юм бүр яг чин сэтгэлээс нь сонсох л. Яг ялч нөгөө бидний өсвөр насны хүүхдүүд чинь ингээд асуудал гарна. Ээж аавтай хэлэхгүй, найзтай л ярина. Тэгээ эсвэл намайг сонсдог эсвэл намайг шүүдгүй хүн л ярина. Бид нар яагаад эцэгтэй нөгөө юмаа ярьдгүй, том хүмүүст юмаа ярьдгүй гингүүд бид нар нөгөө шүүлгүүлээд байгаа болохоор бид нар ярьдгүй байхгүй юу? Нөгөө бид нар нөгөө эцэгчүүд маань бидний ингээ шүүгээд бидний найз ерөөсөө бидний шүүдгэж бидний асуудлыг сонсдог. За окей юм байна ингээ болсон юм гэдэг сонсоод өгч байгаа ингээ гэр бүлийнхээ сонсоод тэрэндээ ингээ шүүдгээд хариулт өгдөг. Тэрэнд бид нар дургу болохоор бид нар ерөөсөө ярьдгүй юм болов гэж би бас бодож байна. Зөвхөн яг өчигдрээс хойш бодоодсан асуудал нь яг чи шүүгдэг байхгүй. Айгу эцтэй. Ариука юу гэж бодож байна? Юу гэж хэлмээр нь өөртөө ааваа ээж хүмүүс. Яг нь ер нь бол яг амьдралынхаа туршиг миний мэдгүй амьдралынхаа амьдралдаа ингэ туулж өнгөрүүлсэн тэр туршлагаа надтай илүү юу гэдэг нээлттэй хуваалцаасаа гэж хүснэ. Амьдралыг юу гэдэг өөрийнхөө харах үнцгийг надад маш ойлгомжтойгоор тайлбарлаад өгчих юм бол би ер нь бол ингээл би ер нь хүнтэй ингээ ярилцаад суух айгуу дуртай. Яагаад дуртай гэхээр амьдралын ингээ харах үнцгийг өөрийнхөө харах үнцгийг тэлэх гээд байгаа байхгүй. Тэгвэл аавынхаа миний мэддгүү тэр талуудыг ингээд надад гой нээлттэй яриад өгчих юм бол миний тэр яг амьдралыг харах үнцэг айгуу томоор ингээд хэлгээд байгаа учраас тэгэхээр надтай миний мэддгүү одоо өөрийнхөө зан чанаруудыг нээлттэйгээр ингээд харуулаасаа. Би сая 11 настай охиндоо амаалгадуулсан. Аяг тавгаа угаа гэд амьдралдаа урдгаал угааж аяг тавгаа 11-тэй. Хэрэгэлсэн хэсгийг угаал артл нь ингээл тос мос амар болцоо. Тэрийг анзаарчихгүй өөрхөнд ингээд угаасан болол ингээд л яач вэ. Миний охин наатаа чи сайн угаал та. Чи сэтгэлээсээ угаа гэсэн чинь сэтгэлээсээ угаана гэж юу яриад байгаа. Юу ингээл гайхаад байгаа. Үгүй чи энэ хартаа энтлэн байвал энтлийг бас харах хэрэгтэй чи хараад угаах хэрэгтэй байхгүй юу гэлэнгуут. Зааж өгөөгүй юм чи яаж би ингэж угаах вэ? Гэ шууд үнээр хэлж байгаа. Тэгвэл юун дээр тэрэн дээр би амар олцуурхсан бэхэр мэдхгүй маш шууд асууж штэ. Аавасаа нэгдүгürt айхгүй байна. Хоёрдугürt мэдхгүй маа ингээ бантаад мэдхгүй царайлал өнгөрсөн бодол бас дутгшаа болчих штэ. Тэггүй шууд хилчиж байгаа байхгүй. Тэрэнд баярлаад тийштэй миний охин ингэдэг байхгүй гэл үнсэл баярлал. Тэр нэг дараа нь мэдхгүй маш шууд асуудаг байгаасаа гэдгийг урамшуулад үнсэл ингээл яаж байгаа байхгүй. Яг аав ээжээсээ төрүүлж гэртээ ирчээл хоол мол хийгээл те гэр орноо цэвэрлээл бас нэг 2-3 цаг байлаа шүү дээ. За яг болчлаа. Жаахан хичээл хийлээ. Тэгэл за нэг жаахан амарчээ. Жаахан гоё тоглолчий гээл компьютер асаал суугаал удаагүй жигтэл ингээл машин гадаа ир сонсогдсон түлхүүр онгойл харж ирээл хамгийн түрүүнд юу идэг вэхээр миний өөрийг онгойлгодог. Онгойлгоод харахаар би тоглож шүү дээ. Яг харахаар л би тоглоод байгаа байхгүй. Чад болохгүй би яг юу гэж тийм өгөр ойлголоо.
дөнгөж тоглож яг банк кейс болгон дээр би сая хэлсэн шүү дээ ингээ хэлээд гараа ингээд хотлаа яриад байгаа шүү. Банд шоох шүү. За. Би их тийм хийчих шүү. Тэгээ ингээд буцаага ээлж өгөөш хараад тэгээд юм байна. Тэр л дээ. За юм олд гаргаж ирээд тоглож байгаа. Тэгээ одоо би бодоод яг ирснээс нь хойштой яг ирчээд нэг 10 минутын дараа. За би тоглолоо шүү. Тэгслээ хэлэхгүй бол тэгэл. За. Яг өдөржингөө л тоглолцсон юм шиг санагдаад. Би та хэдээс зөвлөгөө авахар хэмжээний ухамсартай, ухаантай, мундаг хүүхдүүд байна л та. Тэр энэ бүгдийг ингээд нөлөөлсөн аав ээжтэй та хэд юу шилмээр вэ? Өдөртөл ямар хичээж ингээд энэ хүртэл явсныг чи мэдж байгаа. Ингээд бид нарыг ямар их дэмжиж байгааг чи мэдж байгаа учраас сэтгэлийг нь алдахгүй, ишөө илүү амжилтанд хүрээд таydах итгэлийг алдахгүйгээр зөв хүн болж төлөвшөж том болно л гэж хэлмээр юм. Манай аавч хоёрын тэр их одоо нөгөө надад үгээр хилдгүүч гэсэн яг үйлдэлээрээ харуулдаг тууштай байдал, бие бинийгээ тэр хүндэлж байгаа хоорондын харилцаа гэдэг ч юм уу те. Бид ингээ хоёр хүүтэйгээ харилцаж байгаа харьцаа тэр болгоно яг л ингээл одоо үнээс илүү сайн байх боломжгүй надад ингээ төгс санагддаг байхгүй. Тэгэхээр зүгээр л ямар нэгэн азар ч юм уу тохиоллоор тийм байгаа зүйл ерөөсөө биш. Ингээ биеиндээ ингээ хүлцэнгүү хандж чаддаг. Тэгээд тэр харилцаа гэдэг зүйл чинь бас ингээд маш хичээл зүтгэлж шаардж байгаа шүү дээ. Өдөр болгон хүүхдтэй ингээд үлгэр дуурайл болоод тууштай нэг зүйлийнхаа зорилгын төлөө хөдөлмөрлөж чадж байгаа. Тэгээд тим аав хоёртоо ямарчсан баярлалаа. Хайртай шүү. Ээж болон эмээ агаа эгчтэй ер нь айгүйх талархсан баярлснаа ер нь бол нэг илэрхийлдэг юм л та. Тэг би энэгээр дамжуулаад амар тэдэнд баярлалаа. Тэгээд хайртай шүү гэдэг үгийг амар чин сэтгэлээсээ хэлхийг амар хүсчлээ. Тэгээд та нар минь байгаагүй бол би үнэхээр өдөө зэрэгтэй явж чадахгүй шүү. Та нар л миний хажууд алдаа оноотой минь хамт байсан шүү. Би үнэхээр таад баярлалаа. Үнэхээр хайртай. Та хэдийг юунаас илүү эрхэм нэгт гэж боддоо шүү. Тэгээд гэр бүлдээ үнэхээр хайртай шүү гэж хэлье. Мэдээж би ачинд буцааж хариулна. Тэгэх гэж бодлоо хамгийн хэрэг хичээнэ. Надад бол тэгэл буцааж нэхгүй тэгээ баахан тусалцаал, хайрлал, өсгөөл өгсөн хүмүүсийг ингээл хайж явахгүй. Эргээгээд өөрсдөд нь тэр их хайрыг өгнө. Ачинд хариулна гэж л боддог. Одоо тэгээд өнөөдрийн подкастт хамт байсан баярлалаа. За ингээд та хэдтэйгээ ярилцахад сайхан байлаа. Тэгээ эргээд миний хувьд бас эргээд нэг хүүхэн наснда очсон юм шиг ийм гоё гээ сайхан дурсамжтай мөчүүдийг хуваалцлаа. За дүүнэртээ захихэд яг надаар хэлэлтгүй те амьдралаа өөртөө сайхан хүснээрээ хүссэн амьдралаараа гэж хүсэж байна. Дээрэс нь нийгэмдээ бас өрнөлөө надаар л дутуул гэж битгий бодож байгаараа нийгэмдээ миний нэгэн ширхэг хүний оролцооч гэсэн маш чухал байдгийг шүү гэдгийг бас санаж яваарай л гэж хүсэж байна. Тэгээд дүүнэрийнхээ амьдралд нь маш том аз жаргал сайн сайхныг хүснээрээ л амьдраарай. За баярлалаа.